За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Манай нээлттэй шудраг шүүхийн төлөө урайтай подкастыг ээлж дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаарт бид зочноор шүүхийн сахилгын хорооны гишүүн Хашбаатарыг оролцуулж байгаамаа. За танд энэ өдрийн мэндийг хүргье. Энэ өдрийн мэнд. Тэгэхээр манай подкастын зорилго бол олон нийтэд одоо шүүхийн талаар нээлттэй ил тод мэдээлэл өгөх, мэдлэг мэдээллийн одоо тэлэх ийм зорилготой. Шүүх эрх мэдлийн талаар иргэд мэдээлэлтэй байх тусмаа энэ шүүхэд итгэл нэмэгддэг гэсэн ийм одоо олон улсын бас судалгаанууд байдаг л да. Тэгэхээр шүүхийн талаар бид нэлийн одоо өргөн хүрээтэй ярилцах юм шаардлага байгаад идэх юм байна гэдэг нь бол харагдаж байгаа. За тэгэхээр одоо эхлээд хоёулаа энэ шүүхийн сахилгын хорооны гэдэг одоо хороо гэдэг тийм ээ ямар байгууллага байдаг юм бэ? Ямар учиртай юм тийм үү? Яа тэгэхээр одоо миний мэдхийн 2019 онд одоо үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт ороод за ингээд шүүхийн сахилгын хороо гэдэг ийм бие даасан байгууллага үндсэн хуулийн хэмжээнд хуульчлагдсан, зохицуулттай болсон. За ингээд шүүхийн тухай хууль бас одоо хэрэгжиж эхлээд 2 жил гаруй болж энэ хугацаанд энэ байгууллага бас дөнгөж одоо үйл ажиллагаа ингээд жигдрээд явуулаад эхэлж байгаа. Тэгэхээр та бас энэ хүрээнд өөрөө энэ байгууллагыг одоо анх одоо үүсгэн байгуулахад нь дарга нь хийж ирсэн юм хүний бас нэг. Тийм учраас энэ байгууллага ер нь ямар ч үүрэгтэй байгууллагын ямар учиртай байгууллага гэдэгтээс яриага эхлүүлэе гэж бодож байна. За энэ минь бас энэ подкастыг үзэж үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр нэвтрүүлэгт оролцох бас нэг шалтгаан нь бас энэ шүүх эрх мэдлийн байгууллагын ил тод байдал, за иргэдэд нээлттэй байх, за цаашдаа энэ шүүх эрх мэдлийн байгууллага хэрхэн үйл ажиллагаа явуулдаг гэдэг өнцгийн нэг тал харагдах өнцөг бол бас энэ шүүгчийн сахилгын хариуцлага асуудал ялч юм уу. За энэ хүрээнд 2019 онд үндсэн хуульд шүүхийн сахилгын хороо гэдэг байгууллагыг үндсэн хуульд тусгаж өгч. За түнчлэн шүүхийн тухай хууль 2021 онд нэмэлт өөрчлөлтөөр шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа тэдгээрийг явуулах сахилгын хэргийг хэрэгхэн шийдвэрлэх процессыг бас мөн тусгаж өгсөн байна. За өмнө нь бол энэ шүүгчийн сахилгын хариуцлагын асуудлыг хэрхэн шийдвэрлэж ирсэн бэ гэдэг асуудал бас энд яригдав. Цоошин асуудал бол бас биш. Бас биш тий. За 1900 одоо бидэнд олж байгаа их сурвалжаас харахад бол 1954 онд шүүгчийн сахилгын хариуцлагын дүрм гэж байсан байна. За үүнээс өмнө бол нийтлэг бас намын дүрмүүдээр бас энэ байгууллагуудын үйл ажиллагааг бас зохицуулдаг байсан байж. За тэгээ үүнээс хойш 54 оноос хойш хэд хэдэн удаагийн бүгд найрамдах Монгол Ард улсын шүүгчийн сахилгын хэд хэдэн дүрм шинжлэгдсэн, батлагдсан. За 1990 онд шинэ тогтолцооны хүрээнд бол Монгол улс шүүгчийн 1992 онд үндсэн хууль батлагдсантай холбогдуулж шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагыг бие даасан байдлаар байгуулсан. Шүүгчээс гадна түүний захиргааны үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, шүүгчийг сонгон шалгаруулах. За энэ хүрээнд мөн бас шүүгчийн сахилгын хариуцлагыг энэ байгууллага бас хариуцж явж байна. За шүүхийн ерөнхий зөвлөл дотор бол сахилгын хороо, сахилгын ёс зүйн хороо, ёс зүйн хороо гэсэн байгууллагаар хэдэн нэршилтэйгээр хэдэн үеиштэйг бол бас замнсан байдгийг. За тэгвэл 1992 онд бүх аймаг бүр өөрийн шүүгчийн ёс зүйн хороотой за дээд шүүхтэр эдгэрийг бол төвлөн нэгтгэдэг тийм байгууллага байсан байна. За үүний дараа Монгол Улсын ерөнхийлөгчөөс 3, хууль бусуу эрхэлсэн байгууллагаас 3, за бусад хуульч болон олон нийтийн итгэлийг авсан иргэдээс бас оролцуулсан юм байдлаар бас явж ирсэн байна. За түүний дараа мөн бас шүүгчнэрээс дамгаалсан бусад байгууллагуудын оролцоотой гэх мэт олон хэлбэрээр бол энэ шүүгчийн сахилгын хариуцлагын асуудлыг бол хяндаг байгууллага байжээ. За 21 онд орсон шүүхийн тухай нэмэлт хуульд шүүхийн сахилгын хороо бие даасан байдлаар ажиллана. Үндсэн хуульд орсонтой ойлдуулаад. За үүнд орсон томхон өөрчлөлт нь бол сахилгын хороо бол бие даасан байдлаар ажиллана. Та түрүүнд дурдсан хуучин одоо түүхэндээ харах юм бол шүүхийн сахилгын хороо шүүхийн ёс зүй хариуцлагын асуудал бол дандаа одоо нэг бол захиргааныхаа шүүхийн
захиргааны байгууллагын дэргэдээ эсвэл одоо дээд шүүхтэй ч юм уу ингээ хариалагдаад явж ирсэн байна тий. Одоо бол ингээд цоо шинээр бие даасан байдлаар зохион байгуулж байгаа юм. Энийний ач холбогдол нь юу юм бэ? За үүний ач холбогдол гэвэл бас хууль тогтоогч нар энийг нэлээд бас судалгаан дээр үндэслэж хийсэн болов гэж бас бид хардаг. За Монгол Улсын шүүхийн тухай хуульд өргөн барьсан хууль тогтоогч нарын хууль санаачлагч нарын үндэслэл шаардлага дээр бол тодорхой дурдсан байдаг. Ялангуяа ард түмэн бол одоо бас мэдж байгаа сүүлийн үеийн шүүгч нарын сахилга хариуцлага ёс зүйтэй холбоотой маш их зөрчил гарч байна. Гэмт хэрэгт холбогдож байна. За түүнчлэн өмнө бас нэг судалгаа байдаг 2015-аас 2020 оны хугацаанд 6 жилийн хугацаанд энэ шүүхийн ёс зүйн хороо гэж байгуулга байж хахад хариуцлага тооцсон. За шүүхийн ёс зүйн хороо хариуцлага тооцсныг захиргааны шүүхээр давцалтах шатны журмаар нөгөө оролцогч шүүгч маань гомдол гаргаад мөн шүүхтэй ханддаг. За түүний зөвшөөрөхгүй бол мөн хяналтын журмаар буюу дээд шүүхт ханддаг. За ингээд 78 шүүгчд энэ 5 жилийн хугацаанд 78 шүүгчд хариуцлага тооцсноос 10 гаруй шүүгчийн л хариуцлага нь үндэслэлтэй байна гэдээ бусдыг хэрэгсэхгүй болох шийдвэрсэн. За үүнээс харахаар бол шүүхэн шүүгчээ бас өөрөө өөрсдөө хянахад бас зохисгүй байна гэж харсан бах бол тогтоогчдын зүгс. Одоо бид нэр харж байгаа үнцэг тийм ээ. За мөн түнчлэн шүүгч нарын сахилга хариуцлагын үүднээс энэ шүүхийн сахилгын хороо гэдэг бол тусдаа байх ёстой байна гэдэг үндслэлээр энэгч үндсэн хуульд хараат тус уйдаасан байдлаар тусгаад за хууль тогтоогч нараас хийсэн энэ нэмэлт өөрчлөлтөөр бол бас яг ийм байдлаар тусгаж өгсөн байна. Одоо тэгээ практик дээр та ингээ хэрэгжүүлээд явж байгаа хүний хувьд харахад тийм ээ. Энэ одоо бие даасан байдлаар зохицуулж гисэн энэ зохицуулт нь одоо институцийн хувьд тийм ээ шүүгчээсээ дээд шүүхээсээ захиргааны одоо шүүхийн захиргааны байгуулга болох шүүхийн ерөнхий зөвлөөс хараат бус байгаа ийм одоо чиг үүрэгтэй байгууллага бий болгоснороо практик дээр ер нь одоо хэр зүтгэж гэж үзэж байна. За хуулийг нэг 3-аас 4 жил хэрэгжилж бас үрдэн алдаа оноо нь бас мэддэг. Гэхдээ одоогийн өнцгөр харахад бид нар 2 жил 6 сар байгуулагдсан шүүж ажиллаж байна. Одоогийн өнцгөөс харахад бас анхандаа бол шүүгч нар шүүхийн сахилгын хороо бол шүүгчийн хараат тус байдал хэтрхээ алдаж байна. За иргэдээс ирж байгаа гомдол болгоныг хүлээж авч чана сахилгаар үүсгэж чана гэдэг их эмзэглэх байсан. Одоо харьцангуй энэ хуулийн хэрэглээний ойлголт бас нэгдэлтэй гарч ийн одоо гэж харагдаж байна л да. Хуулийг бас хэрэглээд ирэхээр аль нь алдаатай оноотой байна гэдэг талаас харагдаж байгаа. Энэ бас зөв болсон гэж би хөөнийхөө хувьд үзэж байгаа. За байгууллага нь өөрөө өөрийгөө хянахаас илүү хөндлөнгөөс хянах. За зөв шударга ажиллах. Нөгөө талд хараат тус байдалд шүүгч нар халдж байна гэж харж байгаач бид бол бас хараат тус байдлыг хамгаалж гин гэж харах өнцөг бас байдаг. Юу гэхээр шүүхэд хандж байгаа иргэд аж ахуй нэгж оролцогч нар бол нэг нь гомдж идэг нэг нь баярлж идэг тийм ээ. Хоёулаа сэтгэл ханамжтай гарах нь бол бас тун ховор. Тэр гомдж байгаа иргэд шүүхийн сахилгын хороонд хөндлөнгийн хүнээр үйл ажиллагаагаа хянуулаад сахилга хариуцлага мөн үү шүү гэж гомдлоо хянуулж байгаа нь бас бид нөгөө шүүгч нарыг хамгаалж байгаа хараат тусыг хангаж байгаа хөндлөнгөөс дүгнж байгаа энэ үйл ажиллагаанд нүүл төгөлөгч байгаа бас нэг хэлбэр. Энэ бол бас шүүгч нарын хараат тус байдлыг хангах нэг бамбаа нуулж байна гэж бод сахилгаар бол бас харж байна. За шүүгчийн хараат тус байдал гэд бид нэр ярьж байгаа. Энэ бол маш чухал одоо элемент тийм ээ шүүх эрх мэдлийн хүрээнд. Шүүгч бол мэдээж шийдвэрээ хин нэгний нөлөөгүйгээр айцсгүйгээр одоо хин нэг нь тал засахгүйгээр одоо зөвхөн хууль захирагдаж шийдвэр гаргах ёстой. Тэгэхээр энэ шийдвэр гарах эрх нь бол одоо шүүгчийн бүрийн эрх бол мөн. Тэгэхээр энэ шүүгчийн бүрийн эрхэд хараат тус байдал нь халдах нөхцөл байдал энэ сахилгын одоо зөрчлөөр яаж үүсэх болцоотой гэдгийг яагаад шүүгч нар энэ дээр одоо эхлээд шүүмжлэлтэй хандсан бол гэдгийг бас жоохон дэлгэрүүлмээр санагдаж байна л та. Ер нь бол тий шүүгч бие даасан байдлаар өөрөө шийдвэр гаргах ёстой. Энэ бол маш зөв. За ер нь гомдол гаргагч нар ихэнх төлөв энэ шүүгч энэ шийдвэрийг гаргахдаа хуулийг буруу хэрэглэлээ. За хуульд ийм заалт байхад буруугаар ашиглалаа. Нөгөө тал даваа байдал олголоо гэдэг агуулгаар их ханддаг. За үүнийг бол үнэхээр бид нар бас хянж үзэх бас шаардлага гардаг. Бид нар шүүхийн шийдвэрийг үндслийг бол хяндаг.
Шүүхийн шийдрэг бол хянахгүй. Шүүхийн шийдрэг бол хянахгүй. Шүүхийн шийдрэг бол зөвхөн дээд шатныхаа шүүх хянаж шийдвэр гаргадаг. За зөвхөн шүүхийн шийдвэртэй холбоотой гомдол бол бид нар маш их ярьдаг. Шүүхийн шийдвэрийг инглээ. За харин түүнд хууль хэрэглээ, процессын алдаа гаргаж ийн үгүйдэг. Тухайлбал ийм заалт бай. Хуулийн ил тодорхой заалтыг ноцтой юу эсвэл удаадараа зөрчсөн гэж. Удаадараа тийм ээ. Тухайлбал энэ чиглэлээр бол нэлээд зөрчил их гардаг л да. Заашгүй өмгөөлөгч оролцуулах заалтууд байдаг. Насан туршаагүй гэмтэрэг үйлцэтгээд за эсвэл хөгжлийн бэрхшээлтэй тийм ээ. Эсвэл одоо нэг төлбөрийн чадваргүй гэх мэт. Эсвэл нэг онц хүнд гэмтэргүүд төр эдгээрт шүүгч заавал өмгөөлөгч оролцуулахар зохицуулсан. За үүнд өмгөөлөгч оролцуулахгүйгээр шийдсэн асуудал байна. Жишээлбэл орон нутагт гарсан л да. Энэ асуудал жишээ нь процессын энэ алдаа дээд шатанда жишээ нь хянагдаагүй гэсэн үг үү жишээ нь дав заалдаагүй эсвэл одоо гомдол гаргаагүй юм бол ямар учиртай юм. За дээд шатанд ханагдсан шиг юм. Тухайн шатанда одоо тухайлбал хүн амны хэрэг үйлцэтгээд өмгөөлөгчдөг оролцмоор байна. Энэ нь бол хэргийн шийдвэрлэх ажиллагааны цагдаа орхитой холбоотой процесс ч юм уу тийм ээ. Цагдаа ороход би өмгөөлөгчөөр оролцмоор байна. Сунгах гэж байна гэдэг асуудал ч юм. Иймэрхүү тохиолдол бас байна. За мөн түүнчлэн басад хууль заасан за ийм л ажиллагаа хийшүү гэсэн заалтыг илэрхий өөрөөр тайлбарлах, өөрөөр хэрэглэх, бусдад даваа байдал олох хэлбэрлүүгээ орсон байх ийм шинжтэй бас зөрчилүүд бас гардаг. За энийг бол одоо шүүгч нар бидний одоо дотоод итгэлээрээ шийдэх асуудалд оролцож байна гэдэг агуулгаар ихэндээ жоохон эмзэглэдэг байсан. За энэ асуудлаарч бас үндсэн хуулийн цэцэд бас шүүгч нар хандчихсан байгаа. За дээд шүүгтэр бас энэ дээр ер нь цэцэн шийдвэрийг харж тайлбар гаргах уу гэдэг асуудал бас яригдчихэж байгаа юм асуудал байна. За тэгэхээр энэ юуны хувьд зөрчлүүдийн хувьд хоёлаа бас тусад нь би бол дараа нь нэлийн дэлгэрэнгүй ярих гэж бодож байгаа. Гэхдээ эхлээд бас ер нь энэ шүүхийн тухай хууль бол одоо гол зохицуулж байгаа хууль болж штэ тий. Цахилгын одоо зөрчилтэй холбоотойгоо. Ер нь шүүгчд одоо шүүгч болно гэдэг бол өөрөө маш их одоо хүндтэй олон нийтийн одоо итгэлийг хүлээсэн өндөр ёс зүйн шаардлага тавигддаг ийм одоо албан тушаал бусад бүх одоо төрийн албан тушаалтнуудтай харьцуулах юм бол тийм ээ. Яагаад шүүгчид ийм өндөр ёс зүйн одоо шаардлагыг тавьдгийм бэ? Тийм ээ. Энийг одоо бид танаас асуух гэсэн. Ер нь шүүхийн тухай хуульд энэ талаар яаж зохицуулсан бэ? Шүүгчийг сонгон шалгаруулах, шүүгчийг дэвшүүлэх, тийм ээ. За эдгээр ажлыг бол шүүхийн ерхий зөвлөл хариуц ажилладаг байна. Мэдээж шүүхийн ерхий зөвлөлийн шүүгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа бол бас нээлттэй ил тод. За сахилга хариуцлагын хувьд зөрчил гаргаж байгаагүй. За цаашдаа дэвшигтэн ч гэсэн одоо сахилгын хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүнийг бас сонгох талаар бол шүүхийн ерхий зөвлөл бас дүрм журамдаа зохицуулт хийсэн ба. Тэгэхээр энэ талаар бол манай байгууллага бол яг хариуцж ажилддаг. Гэхдээ ер нь зөвхөн шүүхийн нэр хүндийг цаашдаа өсгөх, шүүхт итгэлийг нэмэгдүүлэхэд нь бол заашгүй чухал. Мэдлэг боловсролтой байх бол нэг л үзүүлэлт, тийм ээ. Мэдлэг боловсролтой байна гэдэг бол нэг л үзүүлэлт. За гэтэл хувь амьдрал дээр хүнтэй харьцах харилцаа, за хүний зовлон жаргалыг сонсох, за зовлон жаргалыг сонсч аль нь зөв бэ гэдгийг мэдрэмжтэй хариуцлага тооцоолж шийдвэр гаргана гэдэг бол маш чухал. Энэ бол энэ ч үднээс олон улсад бол шүүгчийг шилж сонгохдоо ер нь нас, туршлага хийж гүйцэтгэжсэн ажил олон талаас нь харгалздаг. Одоо олон практик байна шүү дээ, тийм ээ. Энэ үднээс хардаг. Шүүхийн сахилгын хороо бол шүүгчд хариуцлага тооцсон үйл баримтаа бол шүүхийн ерхий зөвлөлд хүргэлдэг. Тэгэхээр шүүхийн ерхий зөвлөл эдгээрийг хараад сахилга хариуцлагыг бол дэвшүүлэх тэдгэрийг томилохдоо харгалздаг нэг л баримт баг. Тэгэхээр шүүхийн ёс зүйн асуудлаар бол одоо ёс зүйн одоо зохицуулт тийм ээ ямар шүүгч хүн гэдэг хүн ямар одоо ёс зүйн шалгууруудыг шаардлагуудыг хангасан байх ёстой гэдэг талаар шүүхийн тухай хуулиндаа манайх зохицуулт байдаг юм.
Ер нь бол өмнө үе үед бид анх шүүхийн сахилгын хороо шүүхийн ёс зүйн хороо гэж түүхэн талаас нь жоохон дуржсэн те. Өмнө нь бол шүүхийн тухай хуульд ёс зүйн дүрмээр зохицуулнаа. За гэдэг зохицуултыг шүүхийн тухай хуулиндаа тусгаад ёс зүйн дүрмийг бол баталж хэрэгжүүлдэг байсан. За дэлхийн нийтээр бол ер нь шүүгчийн ёс зүйг бол маш өндөр чанд баримтлахын тулд ёс зүйн дүрмээр зохицуулдаг тийм ээ. За энэ удаагийн хууль тогтоогчид ёс зүйн дүрмэнд байсан зарим асуудал за мөн дээр нь сахилгын асуудлыг нэмээд шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйл 40 зөрчил бүхий заалтыг оруулж өгсөн. За эдгээр заалтыг оруулж өгснөөр дан сахилгын асуудлыг бол шийдэж байгаа юм л да. За тэгэхээр энд бас нэг хууль тогтоогч нар бас эргэж харахаар нэг асуудал бол энэ ёс зүйн дүрмийг бол хэн батлах юм, ёс зүйн дүрм байх юм уу гэдэг юм. Тусдаа хуулиасаа тусдаа эзэнгүүцсэн нэг асуудал байгаа. Энийг бас эргэж харах байх гэж бас найдаж байгаа. Ер нь цаашдаа бол сахилгаас гадна шүүгч бол заавал ёс зүйн дүрмтэй байх хэрэгтэй. Тэрийг яаж чанд мөрдөх юм. Ер нь олон улсад бол Бангалорын зарчим гэдэг батлагдсан энэ зарчим байна. Үүнийг ч гэсэн ер нь нийтрээд дааж мөрдөхөд шүүгч нар сахилгаас гадна бид бол ёс зүйн дүрмээр ер нь зохицуулж явах нь зүйтэй гэдэг миний хувийн бодол байдаг. За тэгэхээр бол одоогийн эрх зүйн орчныг хүрээд ярих юм бол зөвхөн шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйл заасан зөрчлүүдийг сахилгын зөрчлийн хүрээнд л шүүхийн сахилгын хороо хянаж авч үздэг байх нь гэж ойлгох нь зөв. Зөв тий. Ёс зүйн зөрчилтэй холбоотой байсан ч гэсэн энэ хуулийн энэ заалтанда хамаарч байгаа бол тэр хүрээндээ гомдлоо гарах боломжтой юу? Тийм. Ер нь бол энэ хуулийн хүрээндээ л гомдлоо гарах нь байна тийм ээ. За тэгэхээр энэ шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйл заасан шүүгчээс гаргасан зөрчлүүдэд сахилгын хэрэг үүсгдэг иргэд гомдол гаргаж болно гэж ойлгож болох уу? Тийм, ер нь бол иргэд гомдол. За. Энэ тэгэхээр энэ талаар илүү би бас дэлгэнгүй ярих гэж бодож байна л да. Өөрөөр хэлбэл ер нь олон нийтийн хувьд иргэд олон нийтийн хувьд шүүгчтэй холбоотойгоор ямар нэгэн гомдол санал байвал хаашаа яаж хандах юм, процесс нь яаж явагддгийг те. За шүүгчтэй холбоотой ямар нэгэн гомдол байвал шүүхийн сахилгын хороонд шууд гомдлоо ирүүлэх юм уу те. За ирүүлсэн нөхцөл тэр гомдлыг ямар процессор хян шийдвэрлэх юм, ер нь хугацаа нь ямар байдгийг, за тэгээ үр дүн нь ямар байх юм те. Тэгээ хамгийн гол нь бас юу гэдгийг ямар процессор шийднэ гэдэг маань хэдэн шат тийм ээ. Өөрөөр хэл тэр гомдлыг хян шийдвэрлэх юм, ингээд эцсийн шийдвэр гарлаа. Энийний дараагаар ер нь яах юм гэдэг ийм ойлголтыг бол иргэдэд заавал өхөн зүйтэй байх. За энэ мөн бас энэ шүүхийн сахилгын хорооны бас ойлголт өгч байгаа учраас иргэдэд бас ойлгомжтой хэлбэрээр бас тайлбарлаж өгөх нь зөв баг. Ер нь шүүхийн сахилгын хороонд иргэд аж ахуй нэгж за гомдол мэдээлэл гаргана. За энэ мэдээллийг өргөдөл мэдээллийг бол бид нар хүлээж аваад 30 хоногийн хугацаанд сахилгын хэрэг үүсгэхийг шийднэ. За энэ бол өргөдөл шийдвэрлэх нэг юм процесс юм шиг. За мэдээж илэрхий тодорхой түрүүн би хэлжсэн шүүхийн шийдвэртэйгээ холбоотой давзаалтах шатанд гомдох, за хяналтын шатанд гомдох гомдлоо шүүхийн сахилгын оронд бас ирүүлэх тохиолдол байна. Энэ бас хууль эрх зүйн ойлголтгүйгээсээ тийм ээ. Шүүгч буруу шийдлээ, нэг нөгөө талдаа шийдчихлээ гэдэг юм. Ийм процесстэй холбоотой гомдлыг бол бид хүлээж авдаг. За ийм илэрхий зөрчил биш, сахилгын зөрчил биш гэсэн өргөдөл гомдлыг бол бид сахилгын хэрэг үүсгэс татгалзаж байна. За ингэхээр гомдол гарагч маань өргөдөл мэдээлэл гарагч маань энэ хүн бол буруу шийдчихлээ гэж үзэх юм бол дахиад гомдлоо гаргах. Тэгэхээр энэ дэр хоёр өөр сахилгын хорооны гишүүн ороод тэрийг үндэслэлтэй байна уу, үндэслэлгүй байна уу гэдгийг хянаад үнэхээр үндэслэлтэй цааш нь шалгах, наривчлах үндэслэлтэй байна гэж үзэх юм бол буцаад сахилгын хэрэг үүсгэхэд анх шалгаж ирсэн бэлтгэгч гишүүнд нь шилжүүлдэг байна. Тэгэхээр гомдол гарагч маань бол өргөдөл мэдээлэл гарагч маань энэ хүрээнд 2 удаа ингэж гомдол гаргаж болох нэ. За түрүүн би дурж ирсэн энэ мэдээллийг аваад сахилгын хэрэг үүсгэхийг эсхийг шийднэ. Сахилгын хэрэг үүсгэж юм бол бас нэг 3 шат байна. За энэ дээр өргөдөл мэдээлэл гарагч маань энэ сахилгын хэрэг үүсгэснээс хойш гэрчээр оролцож болно.
За энэ хэргийнхээ талаар үнэхээр тэр харсан үндсэн зөрчид гаргасан талаараа гэрчээр болж. Босод тохиолдолд хэргийн оролцсон шиг эрхийдэлтгүй. За энэ асуудлаар бас өргөдөл мэдээлэл гаргагч нар маань бас ойлголттой энэ ер нь буруу хууль байна. Энэ цаад агуулгаар бол бас шүүгчийн хараат ус байдлыг хангасан агуулгаар бас гаргадаг. За тухайлбал нөгөө шүүгчд хэрэг очсон байх үед яг хэрэг хэн шийдвэрлэж явах ажиллагааных нь үед гомдол өгөөд манайх үүсгээд ингэнгууд нөгөө шүүгчтэйгээ хамт оролцоод шүүгч рүүгээ дайрах хараат ус байдалд нь халдах тохиолдол өмнө нь бол ёс зүйн хороо гэж байж байгаа үед бол байсан юм. За энэ байдлыг хараад хууль тогтоогч нар бас энийг ингэ зохицуулж өгсөн байна. За ингээд өргөдөл мэдээлэл гаргахчийнхаа өмнөөс бол харин илтгэгч гишүүн бол өмнөөс нь бүх асуудлыг шийдэж явна. Тэгэхээр өргөдөл мэдээлэл гаргахч бол тухайн өргөдлийг шалгаж байгаа илтгэгч гишүүнтэйгээ их нэгт ажиллах хэрэгтэй. За би ийм баримт байна. Энийг цааш нь ингэ шалгаач. За ингээд сахилгын хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа явагдаад за зөрчил байна гэж үзвэл дүгнэлт өчөөд илтгэгч гишүүн маань бичсэн дүгнэлтэд хамгаалж сахилгын хорооны хуралдаанд оролцсон. За хуралдаан гэдэг маань 3 гишүүн орох нь байна. За энд бас нэг ялгаатай байдаг. Эхний сахилгын хорооны хуралдаанд бол шүүгч бус 2, шүүгч 1 гишүүн оролцдог. За эндээс зөрчил биш байна гэж үзвэл мөн бас тэр саналаа очиад оруулна илтгэгч гишүүн. За ингээд шийдвэр гарна. Зөрчил мөн бол хариуцлага тооцсон. Зөрчил биш бол үндсэлтэй байна гэдгийг хүлээж аваад шийдвэрлэнэ. За энэ дараагийн шат нь нөгөө оролцогч буюу шүүгч түүний итгэмжлсэн төлөөлөгч нь хэлж байгаа. За оролцогч энэ үндсэлтгүй намайг хариуцлага тооцчлоо гэж үзвэл хянан үзэх хуралдаан гэдэгт гомдол гарна. За энэ хянан үзэх хуралдаанд бол 2 шүүгч, 1 шүүгч ус гишүүн ордог. За ингээ хянан үзэх хуралдаанаар за энэ үнэхээр үндсэлтэй байна гэвэл хариуцлагын хэвээрнүүлдэг. Үндсэлгүй байвал дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд бас буцааж болно. За ингээд мөн онцгой шат энэ 2 дахь шатанд дууслаа. За мөн онцгой шат нь буюу оролцогчийн эрхийг хуралдаанд оруулаагүй тийм ээ. Хуралдааны мэдэгдээгүй. За мөн түнчлэн тэр бүрэлдэхүүнд орж байгаа гишүүдийг татгалзах, за тайлбараа гаргах, за цаашлбал энэ эдгээр бүх эрхийг эдлүүлээгүй гэж үзвэл улсын дээд шүүхийн хяналтын шатнд онцгой энэ гомдол гарах, шүүгд гомдол гарах эрх бас нээлттэй байдаг. Ийм 3-4 шат байна. Нийтдээ баг 4 шат. 4 шат байна тийм. Тэгэхээр их нарийн зохицуулттай 4 шат одоо ийм хяналт шийдвэрлэх ажиллагаа явагддаг гэж ойлгож байна тийм. Иргэд бас нэг одоо та бол өөрөө шүүхийн сахилгын хорооны гишүүн. Тэгэхээр та бол одоо гомдол хүлээж авдаг гишүүн гэсэн үг тийм. За энийг бас түрүүн тайлбарлаг байх шүү. За 9 гишүүн байгаа манайх. За 9 гишүүнээс 5 гишүүн нь улсын их хурлаас томилогддог шүүгч бус гишүүн. За энд бас нэг тодорхой шалгуураар их хурлаас ингээд томилж байгаа. За энэ сонгон шалгуулалтын ажиллагаа бас хэрхэн явагддгийг гэвэл бас улсын их хурлын болон бусад сайт дээр бол нээлттэй байгаа. Энэ талаар тайлбарлал бас энэ цагт багтахгүй. За мөн нийт шүүгчдийн чуулганаас 4 шүүгч гишүүнийг бас сонгосон байна. За энэ нь бол нийт шүүгчдийн чуулганаас анхан шатнаас 1, давзаалтах шатнаас 2, за хяналтын шат буюу улсын дээд шүүгч 1 гэсэн юм 4 шүүгч манай сахилгын оронд ажиллаж байна. За эдгээр 9 шүүгчдэд бид нар өргөдөл мэдээллийг хуваарлахдаа санамсаргүй байдлаар буюу хин нэгний хөндлөнгийн нөлөөлгүйгээр програмаар оруулж байгаа. За энэ бол бас бид бол шүүх энэ эрх мэдлийнхээ байгууллагад бас өөрсдөө үлгэрлэх ёстой. Бусдын зөрчлөлийг шалгаж байгаа учраас тийм ээ. Тэгээ энэ үед санамсаргүй хинж шалгаж болно гэсэн. За. Тэгэхээр та бол одоо хуваарлагдж ирсэн хэрэгтэл одоо орох нь гэсэн үг зөв үү тий? Зөв. Өргөдлийг хуваарлагдж ирсэн өргөдлийг шалгана. Хуваарлагдж ирсэн нөгөө сахилгын хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэсэн. За одоо тэгээд миний асуух байгаа нэг за 23 онд шүүхийн сахилгын хороо хичнээн одоо ийм гомдол иргэдээс хүлээж аваад хэдэн одоо тэр хамгийн ихний шатандаа буюу тий одоо буцаагддгийн. За тэндээсээ ингээд яг нийт хичнээн одоо шүүгчдэд яг эцсийн шатанд нь хариуцлага оногдуулсан байдгийн. Энэ тоо баримтыг бас олон нийтэд танилцуулах нь зөв баг л та. За ер нь бол
бид нар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж гисэн үеэс бас тооцох байх. Ингээ 2021 оны 11 сарын 18-нд бид нар бүрэн бүрэлдэхүүнээр шүүгч бас 5 гишүүн томилогдсноор ингээд бүрдэж үйл ажиллагаагаа эхэлсэн. За үүний өмнө бол шүүхийн ёс зүйн хороо гэж байсан байгууллагаас 151 өргөдөл шилжиж ирсэн байт. За тэгээд ёс зүйн хорооноос 151. За 2022 онд бол 311 өргөдөл. Ингээд нийтдээ нэг 462 өргөдөл гомдол хүлээж авсан байт. За үүнээсээ би одоо ингээд тоо хараад хэлээ л дээ. Тухайн үед энэ 462 өргөдлөөс энэ 22 оны тухайч тийм ээ. 23 оны тусна хэлж байгаа. 22 онд за энэ 463-аас хүлээж аваад сахилгын хэрэг үүсгэхээс татгалцсан 245-ыг үүсгэхээс татгалцсан байна. За энэ татгалцсан гэсэн үг тийм шахуу тийм. За татгалцсан сахилгын хэрэг үүсгэхээс татгалцсан захирамжид дахиад хүмүүс 110-аас гомдол гаргасан байна. За ингээд захирамжийг нь хэвээр үлдээсэн 78 үүсгэсэн татгалцсан захирамжийг хүчингүй болгоод сахилгын хэрэг үүсгэсэн 29 гэх мэт юм тоол гарч ирсэн. За тэгээ эдгээр өргөдлөөс үлдсэнд нь сахилгын хэрэг үүсгэж шалгаж ирсэн. За үүнээс 22 оны тухайд 40 шүүгчд толбогдох 21 сахилгын хэрэгт хариуцлага тооцоолсон. 21 зарим авсан. За үүнээс хүчин төгөлдөр болсон 21. Хүчин төгөлдөр болсон гэдэг нь энэ 3 шатаар яваад зарим нь шат чатанда хэрэгсгүй болсон л байна гэсэн үг шүү дээ. Зарим нь бутсан ч юм ийм тооцол байна. За 23 оны тухайд гэх юм бол нийт 336 өргөдөл хүлээ аваад шинээр бол 320-ыг хүлээж аваад өмнөх оны үлрэлийн 16-таа ингээд 336 өргөдлийг 23 онд шийдвэрлсэн байна. За 137-д нь сахилгын хэрэг үүсгээд 184-ийн бас сахилгын хэрэг үүсгэс татгалцсан юм байна. За үүнээс 11 шүүгчд сахилгын шийтгэл оногдуулсан. Тэр энэ хүчин төгөлдөр болсон 11 байна л гэж байна. Өөрөөр хэлбэл энэ процесс бол явагддгийм байна. Одоо саяны яригдсан бидний одоо гомдол гаргалаа. За энэ гомдлыг хян шийдвэрлээд ингээ эцэслээд за тодорхой үнэхээр одоо үндсэлтэй үйл шүүгчд бол хариуцлага хоногдуулдаг юм байна. Энэ процесс бол Монголд бол одоо ингээд хэрэгжээд явдаг хэрэгжиж байгаа механизм гэж ойлгож болох уу тий? Бүрэн одоо хэрэгжиж байгаа хариуцлага тооцогдож байна. Тий. Хаана бас ингээд жилд нэг 300 гаруй өргөдлөөрэй дэ гэдэг чинь бол бас иргэд энэ шүүгэн сахилгын хороо гэдэг байгууллагын талаар маш их мэдээлэлтэй, маш их гомдол гарч байна л гэсэн үг шүү дээ, тийм ээ. За энэ гомдлуудын талаар одоо би бас нэлийн ярмаар санагдаад байна л дээ. Ер нь иргэдээс ямар төрлийн гомдол их ирдгийг. За таны практик жишээ нь одоо харах юм бол хачирхалтай ч юм уу эсвэл одоо тийм онцлог дурдмаар тийм одоо ямар гомдлууд шүүгчтэй холбоотой ер нь ирж исэн. Тэр талаар та хэлэх үү? За яг гомдол бол иргэний өөрөө л одоо энэ шүүгч буруутай сахилгын зөрчил гаргасан гэж үзэж л агуулгаараа хандж байгаа шүү дээ. Тэрнээс тэр хүний зөв буруу бичсэн үнэлэлтгүй нь бол дараагийн асуудал. Тэгэхээр иргэд бол бас өөрийнхөө эрх ашгийг хамгаалах за өөрийнхөө асуудалд хандлага бол бас Монгол бол бас харьцангуй гайгүй. Буруутай шүүгч буруутай гэж үзэж гин гэдэг үндслээр гомдол бол гаргаж байгаа энэ тоон үзүүлэлт бас нэг өөр тийм ээ. За хоёрдугаар асуудал нь ер нь бол ингээд бид нар бас ангилж үтсэн байдаг. Ямар гомдлын энд голцоо гараад байна гэдэг дээр. За тэгэхээр ерөнхийдөө энэ давуу байдал олголоо. Шүүгч нэгтлийг их барьж байна. За шүүгч хуралдаан дээр загинж байна. Эсвэл хугацаа их алдлаа. За энэ хууль ингээ буруу хэрэглэлээ гэсэн агуулгаараа юмрхөө үндсэнд ингэж гомдлын масс бол тэгж явж идэг. За энэ нөгөө хуулийн шүүхийн тухай хуулийг би бас энэ ишлий гэж бодож байна л да. За 50-ийн 1-8 дээр ингэж байгаа.
шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон бусад иргэн хуулийн этгээдээс шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал хууль тогтоомжоор зөвшөөрөгдөг үү шагнал авах гэж байгаа байхгүй юу? Тэ? Тэгэхээр энэ бол өөрөө одоо шүүхийн тухай хууль зааснаар бол сахилгын зөрчил байх нэ, тийм ээ. За энэ зөрчлийн хүрээнд бас илүү дэлгэрэнгүй ярил л да. Яг одоо шүүгчид ямар байдлаар одоо давуу байдлуудыг үүсэх боломжтой байдгийг ер нь гарсан хэрэгүүдээс та ингээд харах юм бол одоо ямар давуу байдлыг манай одоо хэргийн оролцогч нар үүсгээд ингээд шүүгч сахилгын зөрчил оногдуулсан байдаг. За давуу байдал гэхээр авилгын эсрэг үйлд бол бас тодорхой тусгдаг байна. Хэргийн оролцогч авилгын эсрэг тухай хууль. Энэ хууль тусгаснаар давуу байдлыг бас тайлбарлсан тайлбар байна л да. Хин нэгэнд хөнгөл дэмжлэг гэдэг саяны таны дуртад байгаа. За яг энэ зөрчлөөр бол хариуцлага тооцогдсон нь бол одоогор алга байна. Байхгүй. Зүгээр гомдол гарагч нарын хоёр тал хэргийн хоёр тал нь өөрт нь таалагдаагүй шийдвэрээр бас хараад энэ нөгөө талд үйлчлэлээ гэдэг агуулгаар давуу байдал олголоо гэж бичиж байгаа агуулгыг дөрвөн бол дурдсан шүү дээ. Агуулга нь үндэстэй үндэслэхгүй бол шалах асуудал тусдаа гэж бид түрүү ярьжсэн тийм ээ. Тэр агуулгаар бол ханддаг. Өөрийнхөө одоо ойлголцохын хүрээнд л тэр хүн бичиж шүү дээ. Тэр хүн зөв буруу бичих нь бол тусдаас. За энэ зөрчлөлөр бол одоохондоо яг авагдсан. Энэ дээр тэгээд жишээ нь шалгах явцдаа одоо заавал тэр гомд гаргагч хүн те иргэн хүн нотлох баримтаа заавал бүрдүүлж ийж одоо бүрдүүлэх ёстой байдаг жишээ. Өөрөөр мэдх хэмжээнд бол заах, хавсаргах байж болно. За энэ дэр бас нэг шүүхийн сахилгаараа бас нэг зөв ойлгох хэрэгтэй. Шүүхийн сахилгаараа бол нөгөө аливаа байгууллагууд, захиргааны байгууллагууд дотоод хяналт шалгалт хийдэг. Шүүхийн сахилгаар бол тийм санаачлагаараа өөрийн санаачлагаар бол хяналт шалгалт хийдэг гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тухайлбал шүүхийн сахилгаар тэр нь юу гэсэн үг вэ гэхээр та бас тайлбар. Тухайлбал би тайлбарлая л да. Шүүхийн тухай хуульд бас нэг юм захиргааны шинжтэй хэд хэдэн юм зөрчлүүд орсон. Удаа дараа ажил таслах гэх мэт. За энэ дэр тухайлбал ажил тасалж байгаа эсхийг бол хаанах хяналттай байгаа вэ? Шүүхийн ерөнхий зөвлөл. За үүн дэр сахилгын хороо дотоод хяналт шалгалтыг ажиллаа таслаад байна уу, хийгээд байна уу, цаг хүртэхэд энэ талаар жишээ хяндаг. Тэрийг бүрдүүлж өгсөн нөхцөл бий шалгах нь шүү дээ. За хэн нэгэн этгээдээс гомдол мэдээлэл ирвэл бид хүлээж авч шалгах гэдэг зохицуулт ойлно. Энэ нөгөө талаараа бас шүүгч харах тус байдлыг бодолцож хийсэн байна. За таны дөрөвний асуудаг давуу байдал үүсгэх, хөнгөлөлттэй ямар нэгэн одоо мөнгөн болон бусад гарагчаас материал ирүүлэхтэй та асуулаа шүү дээ. Заавал өөрөө бүрдүүлж өгөх ёстой юу гэж. Энэ талаар өөрийнхөө хэмжээнд л бүрдүүлж өгвөл бид тэрийг хүлээж аваад процессыг дагаа бид нэр тодорхой хэн шалах ажиллагаануудын зохицуултууд байгаа. Энэ хүрээндээ бол бид хийж болно. Энэ бол бүрэн боломжтой. За одоогор бол энэ хуулийн зохицуулт, энэ сахилгын зөрчил буюу хэмжлэг авсан. Тийм бол гараагүй. Шагнал урамшуул авсан тий. Ямар нэг юм зөрчил бол одоогор бол хариуцлага тооцогддог байна. Тэгээ энийг одоо жишээ нь бүрэн нотлох шаардлага байдаг юм уу? Эсвэл энийг одоо ер нь нэг эргэлзээ төрүүлэх хэмжээнд байхад ер нь үндэслэлтэй гэж үздэг юм уу? Жишээ нь бүрэн нотлно л доо. Бүрэн нотлох хэрэгтэй тий. За бас нэг одоо сахилгын зөрчлийг бас би бол одоо энийг нэлийн түгээмэл авах гэж бодож байна. Өөрөөр юу гэхээр иргэдийн зүгээс одоо шүүх хуралдаанд оролцож байгаа шүүхийн одоо байр тахимд очдог иргэд ямар зүйлийг ярьдаг вэ? Сошиал дээр би бас хардаг. Тэр юу вэ гэхээр одоо шүүгчд загнаад одоо гаргалаа. Бараг л хөөгдлөө гэх нь холгол одоо биччихээ л да. Тэгээд энэ өөрөө сахилгын зөрчил мөн үү, тийм ээ? За би энэ хуулийг бас харж байхад 51-ийн 20 дээр хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зөв бусаар авирлах гэдэг ингээд бас байж юм л да. Тэгээд эсвэл хуралдааны дэг сахиулах хүрээнд зөв бус авирыг таслан зогсоох
талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх гэсэн ийм заалт бол байгаа юм байна. Тэгэхээр энэ заалт одоо манад ер нь бол одоо иргэдийн зүгээс бол ингээд сошиалд маш түгээмэл ярьж гин. Өөрөөр хэлбэл шүүгч ингээл одоо оролцогч нараа загнаа гаргацдаг. Тэ үг хэлүүлдэггүй ч гэх юм уу. Иймэрхүү байдал их шүүмжил байна л да. Энэ үндсэлтэй байна уу? Ер нь ирж байгаа гомдлын одоо хүрээнд энийг ер нь яаж шалгадгийг. За жишээлбэл та дурдаад одоо ямар одоо цахилгаан зөрчил оногдуулсан ийм жишээ байна уу? Мэдээж бид нэр усын бол тийм ер нь бол бас нэг гомдол гаргадаг юм бас нэлээд хувь эзэлдэг гомдол бол юм. За бас зарим тийм шүүгч нар байна. Ер нь бол ингээд хэрэг оролцогч нараа загинчдаг. Би сонсож гин, мэдж гин. Надад битгий яар гэдэг үгийн таслахтай. За түнчлэн бас жоохон нөгөө хүн таалагдахгүй харьцаа гарвал бас загнаа явчихдаг. Тиймэрхүү тохиолдолд бас хэдийдээ хариуцлага тооцсон жишээ бий. Хариуцлага тооцогддог юм тийм ээ. Өөрөөр хэлбэл энэ одоо шүүгч зөв бусаар авиралж ивэл энэ бол цахилгаан зөрчил бол мөн. За энэ юугаар тогтоогддог гэвэл тухайн хуралдааны бичлэг бол ер нь дуугар олон төрсөөр бичигчээдэг. За түүний тэмдэглэлээр бас хөрвүүлж гаргадаг. За дуу дүрс бичлэгж байгаа учраас үүн дээрээс хэргийн оролцогч нартай хэрхэн харьцаж байгаа хандлага, ёс зүй тэнд бол харагдчихэдэг. Шүүгт бол бүрэн бичлэг бол авагдчихэдэг. Тэгэхээр эндээс бол бас шүүгч зөв усаар харьцсан, хэргийн оролцогчоо загинсан, зандарсан, зөксгөө харьцсан ийм хандлагаар хариуцлага тооцогдсон тохиолдлууд байна. За нөгөө талдаа бас энэ гомдлуудын нөгөө нэг өнцөг нь гомдол гаргаад ерөөсөө намайг яриулсангүй нөгөө талдаа их яриулчлаа гэдэг агуулга бас ирдэг. Тэгэхээр энд нөгөө шүүх хуралдаанд орж байгаа хэргийн талууд маань өөрсдөө их хэрэгт хамааралгүй юм их ярьдаг. Одоо хоорондын харилцаа эсвэл огт хамаагүй нөгөө энэ маргаж байгаа маргаанаас холбоотой тэр шалтгаанаа ч юм өөр асуудал ихээр тэр нь тэнд хуралдаан ч маш олон хурал байна шүү дээ. Тэгэхээр цаг авах. Тэгэхээр энийг шүүгч маань чиглүүлээд та яг энэ хэргийнхээ ийм чиглэлийн юм яриачаа гэдэг ингээд чиглүүлэхээр миний үгийг таслаа, намайг яриулсангүй гэдэг бас тийм хандлага байна. Тэгэхээр юм бас хоёр талтай. Энд нөгөө хууль эрх зүй иргэдийн бас нэг хуулийн мэдлэгийн дутмаагүй байдал. За тэгээ энэ ер нь ганцхан шүүгч гэхгүй энэ төрийн байгууллагатай харьцахад иргэдийн бас нэг юм сошиал хандлага ерөөсөө юм болгоныг муугаар хардаг. Тэр хүнийг бас ажил хийж гин гэдэг талаас нь хүндэтгэлгүй ханддаг. Тийм ээ. Өөрийгөө бие авчаа байдлууд бас их нийгэмд бас жоохон тийм зөксгүй байдал бас жоохон дамгаалах шинжтэй ба шүү дээ. Тухайлбал одоо шүүгч рүү дайрсан тийм тохиолдлууд тий үгээр чи янз бүрийн одоо зөв бус үгээр дайрсан ийм тохиолдлууд байдаг уу? Ер нь байна. Байхаа тий. Зохимжгүй харьцах. За тэрийг бас хуралдаанд нэг сахиулагч нар байна. Цагдаагийн бас тэр сахиулагч нарын нэг. Үнэхээр шүүгч бол энэ дэр бас өөрсдөө бас нийгмийн сэтгэл зүгээс илүү өөрсдөө бас хуулиас сахиж бас зарим тохиолдол зоригтой тийм хандлага бар хүмүүсийг бол хуралдаанаас гаргах бол бүрэн эрх нь өөрсдөд нь байна. Дэг сахиудна гэдэг энэ зөрчил төр хүртэл байна шүү дээ тийм ээ. Тэр ийм байж болно. Энэ бол нээлттэй. Дгийг сахиулаад анх хууль сануулад хуралдаа явагдахтаа бас дэг ингэж тохирлоо. Тэр хуралдаантаа ингэ зөрчил гаргаад удаа дараа гарвал таныг хуралдааны тахимаас гаргана гэдэг их ч сануулж энэ бол тогтмол явагддаг ажиллагаа шүү дээ. Ийм тохиолдол. Тэгэхээр энэ зөрчлийн тухайд гаргаж байгаа гомдлын тухайд авч үзвэл хоёр талтай. Нэг хэсэг нь үнэхээр шүүгч нар бас цөөн тохиолдолтой бүгд тийм бол биш. Нэг зарим нэг өөрийнх нь хувь хүний характераас шалтгаалсан тийм характертай хүмүүс байна. За дараагийн нэг сахилгын зөрчилтэй холбоотойгоор бас ярилцъя гэж бодож байна л да. Энэ юу гэхээр ер нь бол шүүгчл одоо аль талын одоо талаас бол хараат бас үйл ажиллагаа явуулах хэрэгтэй тийм ээ. Шүүн таслах ажиллагаагаа явуулах хэрэгтэй. За гэтэл одоо аль нэг талтай нөгөө тал нь байхгүйгээр уулзах тийм үү? Тийм уулзах одоо нөхцөл гарвал энэ бол өөрөө бас зөрчил тооцогддог тийм ээ. Тэгэхээр энэ хуулийг энэ бас одоо сахилгын зөрчилд бол хууль бол ингээд заасан байна л да. Тэгээ энэ манад бас хэр одоо түгээмэл байдгийг энийг ер нь иргэд бас сайн мэддэггүй юу те. Шүүгчтэй ер нь уулзах одоо уулзчихъя гэсэн одоо тийм хүмүүс чинь байхыг бол үгүйсэхгүй л ахaltaа бодвол тийм ээ. Ер нь нэг бид нар чинь
Манай ах уч тийм шүү дээ, хүн болгон нөгөө шийдүүлж байгаа хүндээ заавал уулзч юм асуудлаа тавих гэдэг. Тэр агуулгаар хандах гэдэг. Шүүгчээс зөвлөгөө авчий. Тийм, зөвлөгөө авчиж гэдэг юм уу. Гэтэл бодит байдал дээр шүүгч хөндлөнгийн хараат тус за төвийг сагсан байдлаас шийдвэр гаргахын тулд аль нэгэн хэргийн талын аль нэгтээ уулзахыг хориглосон баг тийм. Энийг бол шүүгч нар бүгд сайн мэдж байгаа. Гэхдээ л бас нэг орон нутагт нэг хоёр юм зөрчил гарсан. За. Хэргийн нэгдэлтэй уулзаад шүүгч нь өөрөө уулзсан. Тийм, уулзчдаг, дуудчдаг юм болохгүй байна ч гэх юм иймэрхүү тохиолдол гарсан. За нөгөөх нь бол нөгөө талынх нь хэргийн оролцогч нар тэр том зааланд таарладаг ч юм уу, харддаг ч юм уу тийм ээ. Энэ яагаад нэгдэлтэй уулзч байгаа гэдэг. Иймэрхүү асуудлууд зарим ийм тохиолдол байна. Энийг бол бас ард иргэч гэсэн бас сайн ойлгоод үнэхээр шүүгч нар хэргийн нэгдэлтэй уулзж байгаа зөвлөгөө өгч байгаа юм асуудал байвал төвч биш байдлаар хандж байна гэдээ манай тус гомд гарах бүр нээлттэй. Тийм энэ бол энэ ус ахлахын зөрчил мөн тий. Тийм бас. За бас нэг асуудал одоо олон нийтийн зүгээс маш шүүмжилдэг л дээ. Ерөөсөө л одоо шүүхтэр одоо хэрэг очиод ингээд сунжраад байна, удаашраад байна тий. Тэгээ одоо ингээл шүүгчл одоо хойшлуулад байгаа гэл ингэдэг. За энэ дээр одоо ямар нэгэн одоо хариуцлага тооцдог тийм механизм байна уу? За шүүгчийн буруугаас болсон. Ер нь энэ бол нэг бас нэг иргэний хэрэгдэрлэх ажиглагтیں۔ За яг энэ хугацаа алдаж байна гэж гомдлууд ирдэг. За. Гэхдээ яг шүүгчээс болсон уу? Талуудаас болж гин үү? Бусад хүнтэй үзэх шалтгаан байна уу гэдгийг бас бидэнд нягтлж үздэг л дээ. Ер нь иргэний хэрэг хэн шийдвэрлэх тухайлбал би иргэний хэрэгдэрч. Иргэний хэрэг хэн шийдвэрлэх тухай байл да. 60 хоногт хэргийг шийднэ. За шаардлагатай гэж үзүүл зөвлөгөөнөөр 90 хоног сонгоно. 90 хүртэл хоногор сонгоно. За түүнээс хойш хуралдаан нэг зарлаа. За хуралдаан зарснаас хойш энэ хугацааг болтоолохгүй. Энэ бол нөгөө характер хуралдан нь өөрөө хугацаас тогтоож явчихдаг. За хэргийн хоёр тал хоорондоо олон хүсэлт өгдөг. За тэгээ өөрөөсөө бас өмгөөлөгч дахиж амаараа өмгөөлөгчөөс олон удаа татгалзаж сойлдог. Энэ байдлаас олж хэрэг маш их урт хугацаанд сунжрах тийм тохиолдол байна. Энийг бол одоо бас хуульч нар зөвхөн шүүгч нар ч гэхгүй хуулийн байгууллага бусад энэ судлаач нар энийг хаах энэ хугацааг ингэж сунжруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр бол хууль тогтоогч нартай маш сайн зөвлөдөж энэ хуулиндаа л их сайн зохицуулт хийхгүй. Процессын хуулиндаа зохицуулж өгөхгүй бол шүүгчийн буруутай үйл ажиллагаа бол энд бараг харагддаг. Харин юун дээр шүүгчийн буруутай үйл ажиллагаа харагддаг гэвэл шийдвэр гарчдаг. За шүүгч алхаа зохио шийдвэр гаргачлаа. За үүнээс хойш шийдвэрээ гардуулж өгөхгүй хугацаа алдаг тохиолдол бас нийтлэг байна. Энэ зарим тохиолдолд бас ачаалттай холбоотой. Өөрөөр хэлбэл шийдвэр бичих ажиллагаа бол нэлээд удаашрж байна. Хууль заасан шийдвэрээ гаргачаад тэрийг бичиж одоо талуудын айл нэг нь гардуулж өгөх ажиллагаа огт хийгдэхгүй байна гэсэн. За энэ бол шүүхийн тухай хууль зөрчлөөр орсон байгаа. Шийдвэрийг удаа дараа 30 хоногоос дээш нэг удаа 60 хоногоос дээш гардуулж өгөхгүй удаа гэсэн агуулгаар. Хүнтэн үзэх шалтгаангүйгээр шүү дээ тийм ээ. Үнэхээр тэр хүн эмнэлэгт хэвтсэн бол бас нэг хугацаа бас тасарч болох юм. За ийм тохиолдол байна. Тухайлбал нэг шүүгч 5 удаа яг ийм чиглэлээр хариуцлага тооцогдсон. 5 удаа? За. Сүхбаатар дөрвийн нэг шүүгч байна одоо. Дээд шүүгтэр хэрэг нанагтаа явж байна. 5 удаа. Шийдвэрээ одоо 3 сараас бүр жил шахуу болсон тийм тохиолдол байна. За энэ өөрөө бол одоо бас нэг үнэтгэж эрүүл мэндийн шалтгаан байсан. За ингээд туслах олон солигдсон ч гэдэг юм тохиолдол байна. Энэ бол бас шүүгчүнд байж боломгүй асуудал. Шийдвэрийг бол тийм ээ. Хуралдаан өөрөөс нь шалтгааллаагүй төрөн бол хойшилж шít. Гэтэл цэвэр өөрөөс нь шалтгаалж байгаа юм бол шийдвэрээ гардуулж өгөхгүй гэж хуцаа алдах. Энэ талаар бас иргэд зарим нь их ойлголцоотой, зарим нь ойлголт их муу байдаг. Тэгэхээр энэ подкастыг далимдуулаад бас үнэхээр тань тийм тулгарч бол манай тус сандж болно. За энэ цаагаараа ямар хохирлол учирч байна вэхээр үнэхээр эдгэрэнгийн маргааны юм уу хохирлоо авч чадахгүй ингээ шүүхт удна гэдэг чинь нөгөө хүү тооцогдох алданга ингээд тийм штэ зөндөө хохирлол байж идэг тий хуцаа алдаад байна. Дээшээ дав заалтах, хяналтын шатанд өгөх, гомдлоо өгөх тэр эрх нь бас хязгаарлагдаад байгаа. Энэ бол жоохон ноцтой зөрчил.
За дараагийн нэг бас сонирхол татаад байгаа нэг цахилгаан зөрчил байна л да. Энэ шүүхийн тухай хуульд надад энийг бас ярилцах нь зөв байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл 51-ийн 23-т ингэ зааж. Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсвэл удаа дараа зөрчсөн үйлдэл эсвэлтгүй гаргах. Өөрөөр хэлбэл шүүгч хуулийн одоо тодорхой заалтыг ноцтойгоор удаа дараа зөрчсөн бол энэ бол цахилгаан зөрчил тооцогдох нэ гэж байгаа байхгүй. Тэгээ энэ бол бас их тийм ерөнхий заалт учраас те яг ямар одоо ноцтой зөрчлийг цахилгаан зөрчил тооцохын. За өнөөгийн төвшөнд одоо цахилгаан шүүхийн цахилгаан хорооноос авч хэрэгжүүлсэн одоо энэ үйл ажиллагааныхаа хүрээнд энэ хуулийн заалт одоо яаж хэрэгжсэн те ямар зөрчлүүдийн одоо оногдсон гэдэг дээр бас тодорхой яриул сонирхолтой байх болов. Ер нь манад бас ногдуулж байгаа зөрчлийн бас тодорхой бас 30 гаруй хувьч байдаг л. Бүр 30% тий. Энэ бол бас нэлээд түгээмэл байна тийм үү? За түрүүн би бас хэлжсэн энэ асуудлаар чандсан дэж хүч тайлбар гаргах. Энэ дээр бас манай шүүгчнэр бас хууль хэрэглэх олон талаас нь хардаг юм байна. Зарим нь ингэж хэрэгжилж ин практик юмштэй гэдэг тал руу бас явдаг. Хууль нь тодорхой тусгацсан. Энэ бол илэрхий заалт гэсэн санаа л да. Тэрнээс маргаантай байгаа заалтыг авч ашиглах тухайд биш. Тийм ээ? Ингэж энэ заалт зөв буруу энүүгээрээ бас ашиглаж болно шүү дээ гэдэг тэр бол биш. Тухайд бол өмгөөлөгч оруулна гэж бид түрүү хэлжээ. Өмгөөлөгч заавал оролцуулна. Гэсэн нөхцөл заавал оролцуулна. Эсвэл хэргийн хоёр талыг заавал байлцуулж хийнэ гэсэн бол заавал байлцуулна. Эсвэл нөгөө ховлын товоо заавал мэдэгдэнэ гэсэн баг заавал мэдэгдэнэ. Энэ бол тодорхой заалтууд байна. Ховлын товоо мэдэгдэхгүй, тодорхой заалт байна. Шийдвэрээ хөргүүлэхгүй, эсвэл хэн нэг мэдхгүйгээр нөгөө хардах сэрдэх асуудал үүсэхгүй тул ийм тодорхой өөрийгөө болгосон хоригдсон ийм хязгаарсан ийм зохицуултууд байна л да. Процессын хуулийн төр альва бус зохицуулсан хуулиуд төр байна. Эдгээр заалтыг зөрчөөд байгаа нь тухайн хүнийг ийм асуудлыг хөндөж болохгүй шүү гэдэг. Тэгэхээр бас зарим яг ингээ олон жил ажилласан шүүгч нар харахад хуучин хуулиа бариад тэр хууль хэрэглэн дээр ер нь ийм байдаг. Энэгээр шинэ хууль нь бас өөрчлөгдсөнийг ч анзаардаг ч юм уу. Тэрэндээ хуучин юмдаа тасамтгай байдаг юм. Энэ байдлыг битгий хий, хуулиа дахиж зөгч хараа. Юм болгоно нэгт ажиллаа гэдэг агуулгаар л энэ хууль тогтоогч оруулсан болов. Тэгэхээр энэ ийм эдгээр заалт бол бас нэлээ түгээмэл шүү. Энэ тэгээд одоо хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны аль шатанд ийм зөрчил гаргасан гэж үзүүл хандж олно гэсэн үг. Аль шатанд тийм ээ. За тэгэхээр энэ дээр одоо ямар тодорхой жишээнүүд та дурдж болох одоо манай түгээмэл за 30% жишээ нь энэ чиглэлээр иргэдийн гомдлол ирдэг юм байна тий. За энэ дээр одоо жишээ нь яг ингээд хариуцлага оногдуулсан ямар одоо тохиолдлууд байна. За энийг одоо жишээ нь ямар хуулийн заалтыг та түрүүнд дурдсан л да. Гэхдээ энийг бас шүү. Бас энэ дээр бас нэг ноцтой юм иргэний нэг шүүгч асуудал байна. Одоо шүүхэд 8 жил одоо маргаад хяналтын шатаар эцэж эцэлэн шийдсэн байгаа асуудал. Өвийн асуудал ярьж байгаа асуудал төр онцгой нөхцөлийн ажиллагаа ашигласан. Онцгой нөхцөл гэдэг нь одоо өөрийгөө хэм болгоо тогтоолох, ажилласнаа тогтоолох тийм ээ. Ийм илэрхий тийм тодорхой ажлууд төр хэргийн аль нэг талын оролцогчгүйгээр шийддэг тийм ажиллагаа байдаг. За энэ ажиллагааг шууд хэрэглээд за энэ онцгой ажиллагааг ямар үед хэрэглэх вэ гэвэл аль нэгэн этгээд юм эрх ашгийг хөндөөгүй, урдчдгээд эрх ашгийг хөндөөгүй тийм байж энэ онцгой ажиллагаар шийдэх. Гэтэл тэр маргаан дэж чөхрөө шийдвэрлэгдсэн байхад дахиж аваад нэг талд нь ингэ шийдсэн юм асуудал байсан. За энэ бол ноцтой. Гэх мэт иймэрхүү ажиллагаанууд бас байж болно. Одоо би яг бүх энэ хариуцлага болгоныг бол бас дурдах боломжгүй байна л да. Ерөнхийдөө санаж байгаагаас. За тэгээд энд би бас нэг бас сонирхож асууя гэж бодож байгаа юм юу гэхээр за ингээд тодорхой одоо процессын ноцтой ийм зөрчил гаргаад хэргийг хан шийдэрсэн нөхцөлд тийм ээ. За гомдол гаргачлаа хэргийн оролцогч нар. За тэр нөхцөл тэр шүүхийн одоо шийдвэрч гэдэг юм эсвэл хэрэг хан шийдвэрлэх ажиллагаанд энэ
яаж нөлөөлдөг? Зөрчил гаргачлаа, цахилгаан одоо хариуцлага оногдуулах юм байна ч гэдэм ингээд шийдчихлээ. Энэ нөхцөлд яг тэр нөгөө хэрэг хан шийдвэрлэх ажиллагаа яаж энд засагдах юм? Энэ зарим нь бас яг гэж ойлгоод сахилгын хороонд л өргөдлөгчвөл бидний хэрэг зогсчих гээд байна. Эсвэл шүүгчээс л мөр таалагдахгүй гэж болно шүү дээ. Энэ хүн миний эсрэг гагч юм. Энэ бол процесс ямар нэгэн нөлөөлөл үзүүлэхгүй. Тухайн шүүгч тухайн гаргасан зөрчилдөд хариуцлага. Тэрнээс сахилгын хороонд хариуцлага ногдсноороо хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа өөрчлөгдөн гэсэн зохицуулт бол байхгүй. Энийг бас иргэд бас сайн ойлгох хэрэгтэй. Шүүгч солигдох тийм тохиолдол байна уу? Татгалцах. За тухайн шүүгч өөрөө би одоо энийг шударгаар шийдэж чадахгүй. Надад итгэл алгаа гэдэг нөгөө иргэний хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанда, эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанда, захиргааны хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанда заасан татгалзах зохицуултал хандвал түүний ерхий шүүгч нь хүлээж авах уу, тухайн бүрэлдэхүүн хүлээж авах уу эсхийг бол тухайн шатчтандаа л шийднэ. Манайх бол энд оролцоолох. Өөрөөр хэлбэл шүүхийн сахилгын хороо бол зөвхөн одоо хуулиндаа заасан хариуцлага сахилгын арга хэмжээг л авах нь шүү дээ, тийм ээ. Арга хэмжээг л авах. Тэрнээс хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх, оролцох тийм процесс болохгүй бас ойлгохгүй л иргэдээс бас одоо тааламжгүй миний эсрэг гарчихлоо гэсэн шүүгч. За би энэ бүрэлдэхүүнтэй ажиллахгүй гэхээр л гомдол гаргадаг тийм тал байна л да. Бас тийм энийг бид нар бас ялгаж салгана л да. За тэгэхээр хоёлаа одоо энэ сахилгын зөрчилд ямар хариуцлага оногдуулдсан бэ гэдэг талаар бас ярилцъя. Одоо энэ бол мэдээж бас сая хэдүүлээ хоёлаа ярьсан. За ингээд шүүгч ямар нэгэн сахилгын зөрчил одоо гаргасан саяны энэ одоо дөрвөн шатны баг процессор яваад ингээд зөрчил гаргасан байна гэдэг нь одоо тогтоогдох юм бол тийм ээ хариуцлага оногдуулах нэ. За хариуцлага оногдуулаад энд ямар хариуцлага оногдуулдгийг шүүгчийн одоо хувьд энэ карьерийнхэн хувьд те энэ ямар одоо үр дагавартай байдгийг энэ талаар та саналаа хэлэх. За шүүхийн тухай хууль зааснаар бол нэг хэдэн төрлийн зөрчил байна. За сануулгах арга хэмжээ маань нээлттэй болон тийм нээлттэй болон хаалттай гэж хоёр тусдаа. Хийн сануулах уу? За манай байгууллагаас одоо нэг бүрэлдэхүүн сахилгын хорооны хуралдаан гэж түрүү хэллээ шүү дээ. Хуралдаанаас оногдвол. За түүний үндэслэлтэй байна гэвэл хянаа үзэх хуралдаан гэж хоёр тусдаа орлуулсан шүү дээ. За тэгээд за эхнийх нь бол сануулах. За хоёр дахь нь цалингийн тодорхой хуваар цалин боруулах тийм ээ. Тодорхой хуваар. Энийг бас л шүүхийн одоо сахилгын хороо шийдвэр шүү. За гурав дахь нь 6 сар хүртэл хугацаагаар бүрэн эрхийн төдөлзүүлээд сургалтанд суулгана гэж. За энэ сургалтыг зохион байгуулах ажил энэ улсын дэд шүүхийн сургалт судалгааны урал. Тийм. За хамгийн одоо ноцтой зөрчилд бол огцруулах гэсэн юм зөрчил. За огцруулж исэн тохиолдлууд байна уу? За байна. 2022 онд бол шүүхийн сахилгын хороо 3 шүүгчийг огцруулсан. 2023 онд нэг шүүгч ингээд үндсэндээ 4 шүүгчийг огцруулсан. За 5 хүн санаж байгаа. Нэг лефтний нэг хэрэг байсан тийм ээ. Түүний 3 шүүгчийн нөгөө сошиалаар бас явж исэн. Тэрний 2 шүүгч огцруулсан асуудал байна. За мөн Америкийн нэгдсэн улс руу гараа явуулсан нэг гэмт хэрэгжил гаргаж агаад ажил орхоо явуулсан нэг шүүгчийн асуудал байна. За энийг бас огцруулсан байна. За 2023 онд би түрүүний дурдж чинь тэр иргэний шүүгч одоо өөр хуулийн ил доторх заалт зөрчиж ноцтой гэж үзэж бид бас огцруулсан юм заалт байна. За ингээд ийм одоо сахилгын зөрчил үйлдэ за энэ дээр ингээд хариуцлага хүлээсэн тийм ээ ийм нөхцөлд энэ хүн одоо цаашдаа шүүгчийн хувьд ажиллахад болон бусад одоо салбарт хуулийн салбарт жишээ нь ажиллахад ямар одоо нөхцөл байдал хүлээх үү? За ингээ нөгөө огцорчгооч шүүгч
Өгүүлэгчээр ажиллаж чадахгүй тийм ээ. Өгүүлэгчээр ажиллах ажиллаж байсан шүүхийн тухай хуулинд өгүүлэгчээр ажиллахгүй гэдэг заасан байна. За бас мэдээж энэ нөгөө нэр хүндийн асуудал гэдэг талаас нь энэ яагаад огцорч бусад байгууллагад ажиллуулах хэсэг нь бол тухайн байгууллагын асуудал. Гэхдээ энийг бас харгалздаг баг. Шүүгч байсан хүн яагаад юм ноцтой асуудал гаргаваа гэдэг энэ талаас нь хардаг цензур баг. Бусад сануулгах, цалин хасах, за сургалтанд суух юм асуудал төр шүүхийн ерхий зөвлөл бид хөрвүүлнэ. Шүүхийн ерхий зөвлөл тэр тухайн албан хаагчийг дэвшүүлэх хэсэг тийм ээ. За дараагийн шатанд одоо шалгалт өгөө томилоход бас нөгөө ёс зүйн асуудал гэдэг цензур тэнд бас нэг харгалзан үзэх оноо өгөхөд бас тэр нь хэрэг болдог. Тэр тэрүүгээр л харгалзсан. Ямар төрлийн сургалтанд одоо зөрчил гаргасан шүүгч сургалтыг бол одоо сургалт судалгааны хүрээлэн өөрсдөө төлөвөө гаргаад энэ хүн ямар алдаа гаргацсан юм дээр алдаад байгаа ямар зөрчил гаргаж байгаа тэрэн дээр нь төлөхөө зохион байгуулах та. За өнөөдөр бид шүүхийн одоо шүүгчийн ёс зүй, хариуцлага, сахилах хариуцлага гэсэн энэ одоо маш чухал сэдвээр бас нийтэд олон нийтэд энэ бол байн одоо анхаарлын төвд байж идэг тийм ээ. За энэ сэдвээр бид бол нэлийн дэлгэрэнгүй ярилцлаа. За ингэж бас энэ олон нийт ер нь яг одоо сахилгын зөрчил гэдэгт одоо юу ордгийг тийм ээ. За энэ хүрээнд ямар одоо ажиллагааг шүүхийн сахилгын хорооноос зохион байгуулж хийдгийг, за ямар хариуцлага оногдуулдгийг гэдэг ингээ өргөн хүрээнд бас ярилцлаа. Энэ талаар бас иргэд маань нэлээ мэдээлэл авсан болов уу гэж найдаж байна. Тэгээд танд хүрэлцэн ирсэн энэ одоо мэдээллийг түгээхэд одоо хувь нэмрээ оруулсан баярлалаа. За баярлалаа. Тэгээд шүүхийн сахилгын хороо бол бас тодорхой хэмжээнд шүүх эрх мэдлийн байгууллагын нэр хүндийг өсгөх, шүүгчээс зөрчил гаргахаас бас урьдчилан сэргийлэх чиглэлээр бас чамгүй ажил хийж гүйцэтгсэн. За өнгөрсөн 2.6 жилийн хугацаанд ер нь манай сайтаар зочлоод орвол манай сайт дээр шүүхийн сахилгын хороонд ирсэн өргөдөл гомдол, за шийдвэрлсэн сахилгын хэрэг маргаан магадлал тогтоолууд бол бүгд нээлттэй байдаг. За үүнийг танилцсан болно. За хууль судлаач нар ч гэсэн бас тэдгэр рүү ороод бас үнэлт өгнөлт өгч бүх мэдээлэл бол нээлттэй, ил тод байлгах талаас нь бид нар нэлээд ажиллаж байгаа. Мөн хэвлэл мэдээлэл хэрэгслэр ч гэсэн нээлттэй ажиллах чиглэлийг бид барьж ажилладаг. За энэ үрээнд цаашдаа манай байгууллагатай бас хамтарч ажиллах. За бидэнд бас санаа оноо бас зөвлөмж өгөх байгууллагатай бид нар нээлттэй хамтарч ажиллана гэдэг бас энэ явдалтанд тал илэрхийлээ. Тэгээ та бүхэнд бас биднийг урьж оролцуулсанд баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн одоо энэ зочноор оролцсон шүүхийн одоо сахилгын хорооны гишүүн Ашбаатар танд талархлаа илэрхийлье. За эрхэм хүнд үзэгчтэй бид нээлттэй шудраг шүүхийн төлөө ураатай подкастынхаа одоо ээлж дугаарыг үгээр өндөрлж байна. Та бүхэнд өдрийг сайхан өнгөрүүлэхийг хүсье өрөөё.